Эрхээ мэдээ, эрхээ хэрэгжүүлэх хөтөлбөр цуврал контентыг хүргэж байна. Олон янзат байдал. Хүн бүр гадаад өрх, өнгө зүс, хил, шашин шүтлэг, цаан зашил гэх зэргээр ялгаатай. Хорвоо ертөнц бүгд нэг өнгөтэй, хүн бүр адилхан царайцтай, зан аран шинтэйсэн бол ямар байхаасан бэ? Амьдрал утга учиртай, сонирхолтой, зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, доктортой оршин тогтнохын үндэс нь олон янзат адил юм. Иймээс бусдыг гадаад өрх, ажил мэргэжил, бэлгийн чиг баримжаа, хүүсийн баримжаа, ёс заншлаар нь ялгуурлан гадуурхах нь өөрөө учир утгагүй зүйл юм. Хин нэгнийг ялгаатай байдлаар нь ялгуурлан гадуурхаснаар бусдыг өөртөө итгэлгүй, эрсдэлтэй янз бүрийн алхам хийх нөхцөлийг бий болгодог. Өөрийн гадаад өрхийн онцлогийг давуу тал болгох боломж бий. Өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө хайрлан хүндэтгэж, бусдыг мэдэрч ойлгох нь чухал. Ихэнх охид хөвгүүд өндөр нам болон биеийн хэлбэр галбартаа санаа зовж байдаг. Хүн бүр өөрийн өнгө дүрх гадаад байдлаараа ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Чи бол цор ганц.